Батмарагтаа баярлалаа. Тэгээд ээжүүдэд танилцуулаад хийгээд бидний нэлгээ ууртна уу гэж урьж байна. За PPT бэлтгэн гэсэнтэй гаргаа. За сайн байна өдрийн урьж оролцуулж байгаа баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт хийгээд төлөвлөсөн байсан тусаа гинтэж гараад амжаагаа. Тэгээд өнөөдөр энэ хөрөнгө оруулалтын багц хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг талаар ер нь яагаад бид нар багц бүрдүүлэх хэрэгтэй? Яаж хөрөнгө оруулалтын багцыг бид нар бүрдүүлэх зохимжтой? Тэгээд багц бүрдүүлж ер нь хөрөнгө оруулалт хийснээр ямар давуу талтай гэдэг агуулгуудаар ярих гэж бодоод бэлдээд ирлээ. За би дэлгэцэн жишээ надад ирэх байгаа юу? За харагдаж байна уу те? Харагдаж байна. За ер нь хөрөнгө оруулалтын багц гэж юу хэлдэг? Нэгдүгээр, хоёрдугаар бүрдүүлснээр бид нар зөв ямар хач бодлоод байгаа юм бэ? Ямар давуу талууд үүсдэг юм бэ гэдэг талаар тавьчихсан яриад. За тэгээд дараа нь одоо яг хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс хэрхэн яаж багц бүрдүүлэх юмштай юм бэ гэдэг ахмуудыг танилцуулъя. За тэгээд хамгийн сүүлд жишг багц ямар байж болох вэ гэдэг дээр мэдээлэл өгөө гэж бодлоо. За ер нь хөрөнгө оруулалтын багц гэж юу хэлэх вэ гэдэг бодоод үзсэн ерөнхийдөө хөрөнгө оруулалтын эрсдлийг удирдах хөрөнгө оруулалтаас өгөөж хүртэх арга хэлбэрийг бид нар бонд нэрмэд хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх гэж нэрлэдэг ба. За хөрөнгө оруулалт таад маань өөртөө хувьцаа, бонд, хөрөнгө оруулалт зүүнцаас хэмжсэн төрөл бүрийн хөрөнгө оруулалтыг сонирхдаг, зарим нь хийдэг, оролдож үзсэн хүмүүс байгаа. Тийм учраас одоо маш энгийнээр тайлбарлах юм бол төрөл бүрийн ингээд хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү өөрийнхөө хөрөнгийг тархан байршуулад тэгснээр нэг хөрөнгө оруулалтын хэрэгслээс хамаарах эрсдлийг бууруулад нэг хөрөнгө оруулалт магадгүй нэг эдийн засгаас хамаарах тэр хамаарлыг нь багасгахыг бид нар багц бүрдүүлнэ гэж ерөөд нэрлэдэг байна. Би энэ сагстай жимсний жишээгээр зөвлөлүүлээд яриад үзэх юм бол ингээд бид нар төрөл бүрийн жимснээс ондоо одоо үүдээ хүний бие шаардлагатай амин дүмүүдийг авч чаддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар дүүчилээд бодоод үзэх юм бол хөрөнгө оруулалтын хэрэгслүүд маань бас өөр гэсэн ондоо шин чанартай, ондоо эрсдлүүдтэй, ондоо хугацаатай. Тэгэхээр бидний хувь хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулах гэдэг тэр зорилго, эрсдэл даах чадвартайгаа дүүцүүлээд өөрийнхөө саксыг зөв одоо зохион байгуулахын зэрэгэд илүү оновчтой гэж сүүлийн онолууд үзээд байгаа. За тэгэхээр одоо жишээ авч байгаа. Жимстэй сагсанд байх бид нар альмыг хувьцаагаар дүүцэлээд үзэх юм бол хувьцаа бол хөрөнгө оруулалтын хэрэгслүүд дундаас одоо гол ялгаатай онцлог шин чанар нь гэвэл илүү хүсэлтийн боломж өндөртэй байдаг. Өнөөдөр одоо хамгийн энгийн жишээ юм 2008 онд нэг төгрөгөөр IPO хийжсэн сүүл компани авч өнөөдөр нэг 550-аас 600 орчим төгрөгөн дээр хэлбэлцэж байна те. Тэг чи 17 жилийн дараа шүү дээ. 600 дахин өсчихсөн байна. За Апо хувьцаат компани 400 төгрөгөөр 5-6 жилийн өмнө арилжаал гэсэн. Өнөөдөр 1350 хүртлээ 1400 хүртэл өсөө өнөөдөр буцаад 900 орчим дээр 985 маа хувьцаа арилжаалагдсан хэлсэн те. Бүр өндөр үнэтэй байсан ч гэсэн 100 төгрөгөөр IPO хийгээд өнөөдөр 20 төгрөгөөр арилжаалагдж байгаа хувьцаанууд ч байгаа. Гэхдээ хугацааны хувьд бол бусад одоо хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг бодох юм бол илүү одоо хугацааны өсөлтийн хязгаар өндөртэй юм шиг чанартай. Тэгэхээр хугацаанд их одоо багцсандаа их байх хэмжээгээр хувьцаа байлгаснаар илүү өсөлт үзүүлэх боломжийг нэнэ гэсэн үг байна. За тэгээ дараагийнх нь бол одоо би энэ банан буюу гадлаар одоо бондыг төвчүүлдэг. Бондын шин чанар өөрөө юу вэ гэхээр хэдэн төгрөгийн одоо хэр их хэмжээтэй хүү авах вэ гэдэг нь буюу купон маш ойлгомжтой. Тийм учраас бид нэр бондыг тогтмол орлоготой өөрөөр хэлснэ гэж ярьдаг. Жилийн хугацаанд одоо удирдал тутам 21% хүүг 4%-аар давна гэдэг бонд нөхцөлтэй бондууд одоо хасаагаа байж байна те. Тийм учраас нь бондуудыг илүү одоо хувьцаатай харьцуулахад эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж үздэг. За мэдээж нэг бонд дотроо хэн ямар нөхцөлтэй бонд гаргаж байгаа вэ гэдгээс хамаарат эрсдлүүд нь хоорондоо жоохон ялгаатай. За жишээ нь засгийн газрын бонд үү хамгийн түрүүний эрсдлүүд
засгийн газрын бондыг бол эрсдэлгүй хөрөнгө оруулалт хэрэгсэл гэж үздэг. Яагаад вэ гэвэл одоо засгийн газар хизээд ч нэмж мөнгө хэвлээ тэр өмнөх үр төлбөрүүдийг одоо хаах чадамжтай учраас эрсдэлгүй хөрөнгө оруулалт нэрлээд байна. Тийм ч учраас засгийн газрын бондын өгөөжөөр эрсдэлгүй хүүгийн түвшин гэж одоо бенчмарк гэх зүйл дээр тогтож байдаг. Одоо засгийн газраас дээшлээд одоо нийслэл аймгийн засаг даргын бондууд байна. За компани бондууд бас байна. Бондоос гадна тогтмол орлоготой өрийн эрсдлүүд маань хөрөнгөөр баталгаа зүүн цаас гэж байдаг. Хөрөнгөөр баталгаа зүүн цаас нь онцлог болохоор одоо яг бондтойгоо адилхан тогтмол орлоготой ижлэх эрсдэл багтай. Гэхдээ гол ялгаа нь бодтой одоо cash generate хийж идэг буюу мөнгө орлого олж идэг юм хөрөнгүүдээр баталгаажсан хөрөнгө оруулалт хэрэгжүүлж. Тэгэхээр тогтмол орлоготой өрийн эрсдэл буюу бонд бүтцийг бид багцтай их бага хэмжээтэй байлгаснаар багц маань тодорхой хэмжээнд хувьцаа нь өсөхгүй байжсэн ч гэсэн багцаасаа тогтмол купон буюу хүүгийн орлого олох боломжийг бүрдүүлж идэг нэг юм даавал таадаг. За дараагийн өөр нэг юм онцлог гэвэл одоо би энэ жүржээр алтыг дүүцүүлээд багтай. За алт бол мэдээж нэг эдийн засгийг хямрах зах зээл одоо сорилтонд орох үед нэг хямралын эсрэг гол хамгаалт үлж идэг. Үнц нь өсч идэг юм гол хөрөнгө оруулалт хэрэгсэл байдаг. Та тэр одоо зарим мэдж байгаа өнгөрсөн жилийн үед халтны ханш нэг 2020 доллараар л одоо нэг онц нь $2020 орчмоор жилийг эхлүүлжсэн бол одоо тэрнээсээ нэг 30-35% өсөд арилжаалагдчих байгаа. Энэ халтны шууд өндөр болчихсон болчихсон. За энэ мэдээж нөө олон улс хоорондын хадтааны дай, тарифын бодлого хэмжлэн макро эдийн засгийн суурь орчин тэр нэг геополитикийн эрсдэлгээд олон зүйлээс хамааралтай л да. Гэхдээ эдийн засаг хямраад тодорхойгүй байдал нэмэгдэх тусам нөө хувьцаанууд бол мэдээж унаад хангалттай байж идэг бол эсрэгээрээ алт өсч идэг нэг юм эсрэг уруу хамааралтай. Тэгэхээр нөө хувьцаа алт хоёрыг би ингээд стайлингийн хослуулснараа хувьцааны зах зээл унжихад алтны үн өсч идэг учраас миний хөрөнгө оруулалтын багцаа маань үнэлгээ илүү бага магадгүй бүр өсөж боломжтой. Аль талдаа арай илүү их байршуулж гинэ гэдгээс хамаарна гэсэн. За мөн дээрээс нь хүмүүс богино хугацааны мөнгөний хэрэгцээнүүд гарч ирдэг те. Тэр үед хөрөнгө оруулалтын багцаас хувьцаагаа эсвэл бондоо яг өсөд байгаа хөрөнгө оруулалтын өгөөд сайдаа одоо хувьцаануудаа зараад гараад идэг хүмүүс. Гэтэл нөгөө хувь хүнийхээ мөнгөний гинтийн хэрэгцээнүүдийг тооцоолж үзээд үүндээ шаардлагатай богино хугацаатай мөнгөний хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийг бас багцтай байршуулах зүйтэй гэж үзээд байгаа. Тэг гинтийн хэрэгцээ гарсан үед л мэдээж дарамт маань бусад нэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдтэй бодох юм бол илүү хөрөх чадвар сайтай боيو биш богино хугацаанд бэлэн мөнгө олж хувирах юм чадвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл учраас багцтай хугацааны хэмжээндээ байлжуулнаа гэж байна. Тэгээд ингээд нэгтгээд харах юм бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгоо өөр ингэсэн одоо мөн чанартай өөр ингэсэн эрсдэлтэй тэр хэмжээндээ өгөөжтэй учраас тухайн хүн өөрийнхөө санхүүгийн зорилготой нийцүүлээд хөрөнгө оруулах гэдэг мөнгө дүндээ нийцүүлээд аль алингийн багтаагаад бүрдүүлэх нь ерөнхийдөө нэгдүгээр хугацааны эрсдлийг бууруулдаг, хоёрдугаарт илүү тухайн хүний зорилгот нийцэж байна гэж үздэг гэдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын багц дээр ямар хэрэгслүүд байж болох вэ гэвэл замын сая ярьсан хувьцаа, бонд, хөрөнгө оруулалт зунцаас зам түнчлэг үйл хөдлөх хөрөнгүүд байж болно. Үйл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн эрхүүд буюу рейт гэж нэрлэдэг. Real estate investment trust гэдэг бүтээгдэхүүн байж болж байна. Банкны хадгаламж, за алт, крипто, уран зураг, эсвэл бүр альтернатив хөрөнгө оруулалт буюу одоо бидний хэлж зайснаар үүсмэл санхүүгээр хэрэгсэлтэй option, futures, forward гэх мэтчлэн илүү өндөр эрсдэлтэй тэр өндөр өгөөж олох боломжтой хөрөнгө оруулалт хэрэгслүүд бас байж болно. Тэгвэл ер нь бид нар яагаад бүрдүүлэхийг айгүй тийм ач холбогдол өгөөд хүн болгоо хөрөнгө оруулалтын багц гэдэг яриад байгаа гэвэл хамгийн гол даваа талуудыг би энэ гураар нэрлээд байгаа. Нэгдүгээр хөрөнгө оруулалтын багц бүрдүүлснээр overall таны зэрэг хөрөнгийн эрсдлийг бууруулдаг даваа талтай. Энэ ээлжинд очиад нүглээ.
Бэж гор суугаад юунд нь хойшоо эргээд явчихлаа отгон матгон. Баа. Доо микт хийх үү? За манайхан микээ хаагаарай. За. За эрсдлийг бууруулна гэж нэрлэдэг байна. Энэ алдартай хөрөнгө оруулагч Warren Buffett-ийн хэлсэн үг шүү дээ. Бүх хүнд нэг саксны битгий хий. Нөгөө нэг сакс маань өөрөө хагарчих юм бол бүх хүнднүүд маань гарна гэсэн. Яг энэтэй адилханаар өөрөө хөрөнгийг хүн нэг төрлийн хөрөнгө оруулалтын эрсдэл хийхгүйгээр саяны яриад байгаа олон өөр төрлийн өгөөжтэй тэр өөр эрсдэлтэй өөр шин чанартай хөрөнгө оруулалтын эрсдлүүдэд цаан байршуулснараа нэг хөрөнгө оруулалтын эрсдлээс хамаарах тэр хамаарлыг нь багасгаад тэгэхээр эдийн засгийн ямар ч нөхцөл байдал бий болсон бай хөрөнгө маань илүү хамгаалагдана. За одоо зөвхөн хувьцаанд би ингээ 10 онд хувьцаанд хуваарлаад хийлээ гэж бодъё л да. Тэгэхэд аль нэг хувьцаанд үнэлгээ нь 10% унахад таны нийт багцын үнэлгээ ердөө 1% унаж ийн гэсэн үг тийм ээ. Гэтэл 10 хувьцаанд биш зөвхөн нэг хувьцаанд бүх мөнгө аваад идэгчдэг. Нөгөө хувьцааны үнэлгээ 10% унаждаг бол тэрний хөрөнгө нийтдээ 10% буурна гэсэн. Ерөөсөө л хамгийн энгийн зарчмыг аваад байна. За мэдээж эрсдлийг бууруулах одоо өөрөөр хөрөлжүүлэх гэж нэрлэдэг байна. За нэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл байна. Хувьцаа, бонд, бүх цадгаламж гээд хэрэгслээр нь төрөлжүүлж бас болж байна. За хөрөнгө оруулалтын стратегиар төрөлжүүлж бас болж байна тийм. Хүмүүс орлоготой өсөлтийн нодлош өгдөг том жижиг компаниуд гэх мэтчлэн. За эсвэл бүр үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлээр нь төрөлжүүлж болж байна. Одоо хэвтийн хөрөнгөний зах зээл дээр үйл хөдлөлийн салбарт Америкийн хөрөнгөний зах зээл дээр эсвэл зөвхөн дотоодын гэх мэтчлэн үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлээр нь төрөлжүүлээд ингээ хуваарлах боломжтой байна. Тэгмэж хуваарласнараа нэг хөрөнгө оруулалт эсвэл аль нэг зах зээлээс илүү хамаарлан багасаад ирэхээр энд зах зээл унжидаг гэтэл гадаад зах зээл өсч ивэл миний багц цэцэлтэй байждаг тийм. Эсвэл гадны зах зээл хямраад байждаг дотоод зах зээл өсч байгаа тохиолдолд миний багц адилхан өсвөл байж идэг ийм төслийг бүрдүүлэх гэдэг. Тэгэхээр эрсдэл буурна гэдэг маань ерөөхдөө маш энгийн нэрэлбэл таны хөрөнгийн үнэлгээ буурах унах тэр одоо боломжуудыг л бид нэ хааж бууруулж байгаа гэсэн. За хоёрдугаар гол давуу тал нь бол бидний хөрөнгө оруулалтаас олох гэдэг тэр өгөөжийг маш одоо ойлгомжтой таамаглаж болох зүйлүүд л доо. Бидний энийг мэргэжлийн хэлээр expected return гэж ярьдаг байхгүй. Одоо энгийнээр бол зорилттой гэж нэрлэдэг байна. За яаж вэ гэхээр хөрөнгө оруулалтынхаа хэрэгслийн шин чанараас намаардаг. За хувьцааны хувьд бол хувьцаа нь өсөх магадлалтай. Гэхдээ нэг богино хугацаанд одоо нэг таамаглах төвхтэй маргааш эсвэл нөгөө төр энэ жилдээ хугацаа өсчиж болно. Магадгүй зах зээл өөр маш олон нөхцлүүд хүчин зүйлүүд байгаа учраас бас өсөхгүй байх магадлалтай. Гэхдээ мэдээж нэг тодорхой хугацаанд бол сайн хувьцаанууд бол сайн сөрөг зүйлтэй хувьцаанууд өсчихсэн байдаг тийм ээ. Гэхдээ богино болон дунд хугацаанд бол энийг таамаглах нэлээд төвхт. Зах зээл тухайн компани хувьцааг одоо хэрхэн яаж үнэлээд үнэ өсөх юм уу болох юм гэдэг. Тийм учраас одоо эсвэргээрээ өөрийн хэрэгсэл буюу одоо нэг бонд хөрөнгөөр батгацсан цаас маань мөн хадгаламж маань яг ямар давтамжтайгаар хэдэн төгрөгийн хүүг олох вэ гэдэг нь маш ойлгомжтой тогтмол учраас эдгээрийг хослуулад багц бүрдүүлэх юм бол миний хөрөнгө маань энэ жилдээ одоо юу гэдэг цаан өсөхгүйсэн ч гэсэн зарим одоо энэ тогтмол орлоготой бондоос хадгаламжнаас бид хэдэн төгрөгийн хүү олно гэж одоо таамаглахад илүү хэлбэруулах гэж. Тэр ирээрээ олох гэдэг өгөөжийг илүү докторжуулдаг юм онцлогтой. За тэгээд хамгийн сүүлийн гол давуу тал нь гэх юм бол хувь хүний санхүүгийн зорилгодоо нийцүүлээд бүрдүүлсэн тэр хөрөнгө оруулалтын багц нь тухайн нэг одоо юу ямар ч одоо санхүүгийн зорилго болж болно тийм. Тэтгэврийн хөрөнгөлөлт үүсэх юм уу 5-10 жилийн дараа би нэг хөдлөх гэдэг ч юм уу томоохон худалдаа авалт хийх гэж байгаа юм уу хүүхдийнхээ сургалтын төлбөрийг одоо юу гэдэг гадны сургууль сурах сургалтын төлбөрийг нь хөдөлгдөг байгаа юм уу. Тэр нэг санхүүгийн зорилготой нь уялдуулаад бүрдүүлж байгаа учраас хөрөнгө оруулалтын маань өнөөдөр хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтаас exit хийж гарах тэр хугацаа маань миний нөө зорилго, за миний эрсдэл таах чадвартай дүүцээд байгаа учраас хамгийн оновчтой гэж хэлдэг. За маш энгийн жишээ авч хэлээ л да. Хүмүүс тооны зорилго нь 10 жилийн дараа ч юм уу тэрнээс уртдаа хугацаанд зорилготой байлаа гэж бодъё. Гэтэл зорилготойгоо уялдуулахгүйгээр энэ сайн хувьцаа гэдэг энэ өсөх боломжтой хувьцаануудыг авчиж болдог. Гэтэл тэр нь зүгээр нэг юм хугацаанд өсөх потенциал байхгүй.
богино хугацаанд одоо хөрөнгө оруулалтын стратегтэй буюу тогтмол ногд ашиг таргадаг хугацаанд хөрөнгө оруулах магадaltaй байхгүй. За энгийн жишээг бол одоо хаамбагны хугацааны хажнаас бол нэг ах дүрсэлт бол хүлээх одоо боломжгүй. Аль эдийн зах зээлийнхаа дийлэх хувийг эзэлдэг хамгийн том төлөв чинь тэгээ 2.4 сая идэвхтэй хэрэглэгчтэй ийм баг. Гэхдээ хаамбанк бол одоо blue chip гэж хэлдэг томоохон зах зээлд эзэлсэн хувьцаа учраас хугацааны ханшнаас бол би нэг юм 10 жилийн дараа одоо 1000 хувьцаа 10,000 хүрнэ гэдэг хүлээл тавих маань өөрөө тэмдэглэлч. Хугацааны шин чанар нь өөрөө том компани элитийн хөшөөд хэлэх зах зээл байхгүй учраас яг л олдог тогтмол орлого олно. Тиймээсээ тогтмол ногд ашиг тараад. Тэгэхээр энэ хаамбанкны хувьцаа бол өөрийнхөө зорилгыг харж уялдуулаагүй шууд худалдаад авчихсан тохиолдолд өсөлтийн потенциал өндөр гэхээс илүү тогтмол ногд ашиг тараадаг шин чанартай хувьцаа болж явж байгаа байхгүй. Эсвэргээрээ өнөөдөр жижигхэн ч гэсэн 10 жилийн дараа төсөлсөн байх боломжтой ийм өсөлтийн потенциал өндөртэй жижиг эсвэл дунд компаниудад хөрөнгө оруулах нь нөгөө нэг хугацааны зорилготой хүмүүстээ тохиромжтой. Тэгэхээр хөрөнгө оруулагч маань за миний хөрөнгө оруулах гэдэг зорилго нэгдүгээр юм бэ. Хоёрдугаар нь эрсдэл таах чадвар юу юм бэ гэдгийг үнэлж яагаад тэрнтэйгээ үзүүлээд багц бүрдүүлээд хэрвээ чадах юм бол тэр багц маань тухайн хүний зорилгод за мөн түнчлэн явж явах одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын явцад гарах гэмтэн эрсдлүүдээс ийм сэргийлдэг юм доотлолт. За одоо манай Монгол хөрөнгө оруулагчид хамгийн одоо том хийдэг алдаа манайг энэ 3 дахь хэсэг байхгүй. Би хэр удаа хугацаанд ямар зорилготойгоор хөрөнгө оруулах гэдэг нь лээ. Энэ эрсдэл таах чадвар юу вэ гэдэг үнэлэхгүй хөрөнгө оруулчихвал байгаа бүх мөнгөө за нэг одоо өндөр өгөөжтэй зөвхөн өгөөжийг хараад тэгээ өндөр өгөөжтэй маань нэг бонд ч юм уу хөрөнгө оруулчихсан. Гэтэл нөгөө нэг өнөөдөр бондод хөрөнгө оруулаад жилийн 21% өгөөж 20% өгөөж олноо гэдэг нь төлөвлөсөн байсан чинь 3 сарын дараа гэмтэн эрсдэл гарч ирдэг. Тэгээ 10 сая 20 сая төгрөг хэрэг боллоо. Гэтэл нөгөө нэг хөрөнгө оруулалтаа одоо би буцаагаад одоо зарах боломжгүй. Тэгээ тэндээс олж ирж байгаа хүн маань миний хэрэгцээг хангахад хүрдэггүй хэмжлэн асуудлууд гарч ирдэг. Тэгээ тэр үед яг хөглөөр ингээд зээл авдаг. Би зээлийн хүндээ бондохоо өгөөжийг буцаагаад төлөөд ингээд жилийн хугацаанд ашигтай жишээлбэл төлөөж нэг стагнант гэж ярьдаг юм болсон байдалд ороход хэлдэг. Тэгэхээр багц бүрдүүлснээр одоо нөгөө миний санхүүгийн нөхцөл байдал нийцүүлээд тухайн хөрөнгө оруулалтыг би зохион байгуулах гэдэг учраас гэдгээр эрсдэл гарч ирсэн ч гэсэн би нөгөө гол өсөлт үзүүлэх гэдэг хугацаагаа зарахгүй. Тэгжиж миний хугацаа хөрөнгө оруулалтын багц маань миний зорилттой нийцүүлээд өсөхийн даваа талыг л авчирдаг санаатай. За одоо энэ дээр шин чанаруудыг тайлбарласан байна. Хөрөнгөний төрөл бүрээр нь за жишээ нь хувьцааны хувьд бол дотоод янз бүрийн хувьцаанууд байж болно те. Apple, Microsoft, дотоод Apple, Hallmark болон 5-7 гэх юм байна. Тэгээ хувьцааны шин чанар нь тухайн компаниас хамаарат бас ялгаатай. Илүү эрсдэл багатай компаниуд байна. Аль хэдийн одоо том очихсан зах зээл эзэлж гисэн байр суурийн нэгэн тэгээд авчихсан тийм. Эсвэргээр илүү өндөр эрсдэлтэй зах зээл дээр шинээр гарч иж байгаа жижиг дунд компаниуд ч бас байна. Тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа сектортой ч хамаартай эрсдлүүд байна. Гэхдээ эдгээрээс үл харгалзаад хувьцаанууд маань ерөнхийдөө бусад хөрөнгө оруулалтын эрсдлүүдтэй харьцуулах юм бол харьцангуй өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн байна. Тэр хэрээрээ олж байгаа өгөөжийн түвшин бол өндөр бусдаас илүү. За харин бонд хөрөнгөөр бодлого зүйн цаас гэх мэтчлэн тогтмол орлоготой өрийн эрсдэл гэж нэрлэдэг байгаа. Энэ хөрөнгө оруулалтын эрсдэл маань за засгийн газар байна уу, компани бонд байна уу гэдгээс хамаарат эрсдлийн түвшин за бага болон дунд эрсдэлтэй. Бусад хөрөнгө оруулалтын эрсдэлтэй харьцуулахад харин өгөөжийн хувьд бол тогтмол за засгийн газрын одоо бонд бол жилийн тогтмол 10.2% хүнтэй тийм. Компани бонд бол тухайн компаниас хамаарат одоо шунхлаг өрөөдний бонд бол 17% байна. За өөр нэг жижиг юу гэдэг Сэнли ч юм уу те би тэгээд банк усын бондууд бол 18.5%. За бүр мэргэжлийн хөрөнгө оруулагчид зориулсан арай өндөр эрсдэлтэй бондууд нь 20 орчим хувьтай хэмтэлсэн. Гэхдээ нөгөө нэг бусад хөрөнгө оруулалтын эрсдэлтэй харьцуулах юм бол олох гэдэг өгөөжийн хэмжээ яг тодорхой 18.5%. Онцгой нэг тогтмол өгөөжтэй. Хувьцаатай харьцуулахад арай эрсдэл багтаа болчих.
За дараагийн нэг бүлэг хөрөнгө оруулалт гэж альтернатив хөрөнгө оруулалт гэж ярьдаг. Үс мэс санхүүгийн хэрэгслүүд гэсэн үг. Тэ options, futures, за өшөө алт, уран зураг мөр гэх мэтлэн бусад safety гэж бас хамгийн түгээмэл нэг хөрөнгө оруулалт хэрэгсэл байна. Энэ болохоор contract for difference буюу одоо шин зөрүүний гэрээ гэж нэрлэдэг. За эдгээр нөө хөрөнгө оруулалт хэрэгслүүд нь бүгдээрээ хоорондоо бага зэрэг ялгаатай. Өсвүүдээс хамаарат тэр хэрээрээ айгу өндөр эрсдэлтэй. За өндөр эрсдлийн хажуугаар өндөр өгөөж болох боломжтой гэж үздэг байгаа. Тэгээ одоо манай залуучууд сүлээд айгу их хийгээд байгаа юм. Forex арилжаа гэж ярьдаг. За Forex арилжааны үндсэн арга явж байгаа санхүүгийн зарчим болохоор одоо яг тэр CFD буюу хашийн зөрүүний гэрээ явуулдаг. Валют хоорондын хашийн зөрүүний гэрээ гэсэн үг. Одоо яг тийм доллар ба еврогийн хоорондын харьцах хашийн тэр зөрүүгээс нь хашиг эсвэл алдагдлаа хүлээдэг. Гэхдээ нэг маш өндөр хөшөөрөгтэй буюу өөрөө одоо $1 одоо маржин барьцаа тавиад $100 одоо үнэлгээтэй арилжаа хийдэг. Ийм учраас маш өндөр эрсдэлтэй. Тэрээр өндөр өгөөжтэй ийм хөрөнгө оруулалт хэрэгсэл байна. За дараагийн одоо бүлэг хөрөнгө оруулалт хэрэгсэл үйл хөдлөхүүд байж болно. За офисын зорилготой буюу түрээсэлдэг, агуулгын зорилготой, амны орос улсын зорилготой төрөл бүрийн үйл хөдлөхөөр биднээс хөрөнгө оруулах боломжтой. За бусад хөрөнгө оруулалт хэрэгслүүдтэй харьцуулах юм бол үйл хөдлөх маань харьцангуй дунд зэрэг эрсдэлтэй. Тэгээд тогтмол одоо бид нар тохирсон үнийн дүнгээр бид нар түрээсээ орлого олдог учраас өгөөжийг бол тогтмол гэж үздэг байгаа. За нөгөө талаа бид нар хадгаламжийн бас бүтээгдэхүүн байна. Хадгаламж бол харьцангуй эрсдэл багтаа. Тэрээр өгөөж бас багтаа. Тэгвэл бид нар яагаад хадгаламжийг сонгох хэрэгцээ үүсвэ гэхээр бусад хөрөнгө оруулалт хэрэгслүүдтэй харьцуулахад хадгаламж маань харьцангуй хөрөг чадвар сайтай. Тэгээд хөрөг чадвар гэдгийг маш товчноор тайлбарлах юм бол ихэнх хэлбэрийн хөрөнгө оруулалт маань маш богино хугацаанд өөрийнхөө үнцнийг алдахгүйгээр бэлэн мөнгө болж хуурах чадварыг бид нэр хөрөг чадвар гэж нэрлэдэг. Шинэ хамгийн хөрөг чадвар муутай гэх юм бол үйл хөдлөх байна. Нэг үйл хөдлөлийг борлуулж мөнгө гаргаж авахд бол доройж 3 сар 6 сар болдог. Хурдан хугацаанд зарыг гэх юм бол магадгүй үнийг болгох хэрэг гардаг тийм. Бонд байна. За бонд маань нөгөө 2 жилийн хугацаатай 1 жилийн хугацаатай ингээд тогтмол хугацаатай учраас тэр хугацаа болтол зарах боломж хомс хоёр дахь арилжаан дээр авахыг сонирхож байгаа хүмүүс байвал зарах боломжтой. Гэхдээ ер нь бол илүү хөрөг чадвар багтаа гэж үздэг. За хувьцаанууд бол одоо тухайн хувьцааныхаа арилжааны идэвхээс хамаарат бас хөрөг чадвар багтаа ихтэй хувьцаанууд болж байна. За одоо би энэ график дээр хадгаламж за нөгөө талдаа топ 20 буюу одоо Монголын өрнгийн биржийн топ 20 индексийн өсөлтийг 2017 оноос хойш 2024 оны 12 сар хүртэл харьцуулсан үзүүлэлт байгаа. Тэгэхээр 2017 онд 1 төгрөгийн за 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хадгаламжинд хийсэн бол 7 жилийн дараа ингээд шулуун шуумаар өсөд гээд 114% өсөх юм байна. Гэхдээ зэрэг топ 20 буюу хувьцаанууд маань бид нар илүү өндөр эрсдэлтэй гэдэг тийм. Зах зээлийн ханш байнга хэлбэлзэж идэг. За магадгүй ингээд аваа өсөж байгаа 17 оны сүүлээр өсөж байгаа буураад энэ үед 2020 оны 5 сар гэж тийм. Яг нэг ковид гарч эхлээд илүү хангалттай байсан юм байна. Тэгээд мэдээж ковид эдийн засаг эргээс ирэнгүүтгээ буцаад өсөлт үзүүлээд за 21 оны сүүлээс буцаад эргэж унаад тэг өнгөрсөн оны сүүлээр эргээд өсөж байгаа юм мэдчихэв. Юу гэсэн үг вэ гэхээр ингээд богино болон дунд хугацаанд зах зээлийн ханшийн хэлбэлцээс хамаарат хөрөнгөний зах зээл маань байнга өсөж идэг. Ялангуяа хувьцааны ханш байнга хэлбэлцэж идэг. Нөгөө талдаа хадгаламж маань болохоор тогтмол орлоготой бүтээгдэхүүн учраас яг нэг шулуун шуумаар үнэлгээний өсөд байж идэг гэсэн. Тэр нөгөө хаан хөрөнгө оруулагч маань өөрийнхөө санхүүгийн тэр зорилгыг тэр удаан хугацаанд ер нь би хөрөнгө оруулах гэдэг юм бэ. Нэгдүгээр. Хоёрдугаар би ямар эрсдэлтэй чадвартай юм гэдгийг үнэлээд хөрөнгө оруулах юм бол одоо би аль руу илүү төсвөө хөрөнгө оруулах хүч тавиа гэдэг нь харагдчих. За магадгүй энэ хүртэл 17 оноос хойш ингээ 20 оны одоо 6 сая гэдэг нь 3 орчим жил хугацаанд би 3 жил хөрөнгө оруулах гэж байгаа бол миний хувьд хадгаламжийн илүү дээр сонголт юм тийм. Бонд ч юм тогтмол орлоготой өөрөөр хэлбэлээр би хацгаа дийлэнхийг байршуулах надад илүү тохиомжтой байна. Харин эсрэгээр удаан хугацаанд
магадгүй 5 жил 10 жил тэрнээс удаан хугацаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол хувьцаа нь илүү оновчтой сонголт байна гэдгийг илэрхийлэх гэдэг. За бас нэг өөр хэллэг байдаг шүү дээ. Хувьцаа бол нэг богино дунд хугацаанд байнга хэлбэлзэж идэх ч гэсэн хугацаанд бол дандаа хадгаламжаас илүү өндөр гүйцэтгэлтэй байдгаа гэдгийг бас эндээс харж болно гэсэн үг. За багц бүрдүүлэл ер нь ямар одоо давуу талтай вэ? Ямар ач холбогдолтой вэ гэдгийг хэвдүүлээ. Сайн очих ярьлаа. Тэгэхээр одоо дараагийн Дуун сонсож гин үү? Батцсан уу яасан? Миний хулгай юу? Гацсан юм шиг байна шүү. Гард байна уу? Айгуу дуудлага ороод ирсэн юм уу? Гацсан юм байна. Одоо эргээд яах вэ? Тэнд айгуу дуудлага ороод ирсэн юм. Одоо ороод гарчих шиг боллоо. Тийм одоо буцаад ороод ирэх байх. Чимээгүй болчихаар миний утсаалгаа явчлаа гэж эсшидээ юу оруулдаг шүү. Харин сая яг нэг гацсан нэг хэсэг. Гацаас. бас миний интернетийн бодоог ихэ болсон тийм сүйдэн нэг таатаа цуглаа. Зочны маань байгаа газар интернет бас муу агаад байна уу? Хацалт нь хаанаас авч? Одоо бол офс дээр л байгаа. Тийм савлаа. Тийм. Тэр явж байгаа зүйлч яа. Сулж яваад байх шүү тий. Тэгэхээр хэдийн слайд байгаа юм бол хүмүүс бас асуух асуултууд байгаа бах тийм манай хүмүүст. Сая нөгөө 4 сэдвийн хайдыг ярьсан 3 дахь нь явж байгаа юм. 4 дахь слайд баг шүү. Тэгвэл төгсөж байгаа юм шүү дээ. Тэгвэл төгсөж байгаа уу? Тэг орж ирэхээр нэсвэл нөгөө асуух зүйл байвал гараа өргөд болчих тийм ээ. Дундуур нь лавлах зүйл байвал одоо бол яг нөгөө багц бүрдүүлэхээ яг бүрдүүлэхтэй алхмуудын зааж болох шүү дээ. байна сонсогдож байна уу нэрэ? Сонсогдож байна. За уучлаарай. Манай интернет насраад байна. Яг тэг шиг болсон. Харин тэгс. За хөрөнгө оруулалтын зорилго хэдүүлээ ярьжсэн тий. Тэгээд манай монголчуудын түгээмэл гаргаад байдаг алдаа бол яг энэ хөрөнгө оруулалтын зорилго би хэр удаан хугацаанд хөрөнгө оруулах гэдэг байгаа гэдгээ тодорхойлдоггүй. Гэтэл эсрэгээр энэ маань хөрөнгө оруулах гэдэг хүний хамгийн ихний алхам байх хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй болохоор зөвхөн өнөөдөр аль хөрөнгө оруулалтын хэрэгсэл өндөр өгөөжтэй байна вэ гэдэг дээр л төвлөрөөд хөрөнгө оруулах гэдэг. За одоо чинь хүмүүс орж ирээд хамгийн түрүү аль хувьцаа руу магадгүй аль одоо хөрөнгө оруулалт эрс рүү хөрөнгө оруулах уу гэж асуудаг байхгүй өдөр болгоо. Тэгээд би буцаад за яг ямар зорилгоор хэр удаан хөрөнгө оруулах гэдэг юм бэ асуухаа дийлэх нэг юм тодорхой хариултгүй байж байгаа. За нэг хэрэг болоход л мөнгө авах дач гэдэг юм тий. Тэгвэл евро хөрөнгө оруулах вэ гэдэг маань удаад надад хизээ энэ мөнгө маань хэрэгцээтэй юм бэ? Би энийг хэрэг одоо эрсдүүлэх чадвартай юм бэ гэдгээс хамаарах байдаг.
Тэгээд хөрөнгө оруулалтаа зорилгоо тодорхойлсноор одоо би буцаагаад хизээ энийг татж авах юм. Тэр хүртэл би хэр удаа хөрөнгө оруулалтаа барьж хадгалах вэ? За тэгээд тэндээ нийцүүлж хэрэг эрсдүүлэх вэ гэдгээ гурвыгаа харж агаад одоо би аль хөрөнгө оруулалт нэрс рүү ихэн тохиромжтой юм бэ гэдгийг шийдэх. За хамгийн энгийн жишээ авч үзүүлээ л да. Сая ярьсанчлаа 10 жилийн дараа гэвэл би илүү дутаа хугацааны өсөх потенциал өндөртэй хувьцаа надад тохиромжтой болох гэдэг шүү дээ. Апо байна уу, манс хүнс байна уу гэх магадгүй түмэн шуурд ч юм. Эсвэргээрээ 2 жил, 3 жилийн хугацаатай гэвэл зөв хувьцааны илүү аль хэдийн зах зээл дээр нь хоморчсон богино хугацааны эрсдэлт илүү бага өртдөг үйл ажиллагааны найдвартай болчихсон иймэрхүү blue chip stock гэж хэлдэг л та. Ийм хувьцаанууд илүү тохиромжтой болох гэдэг. Тэгэхээр эхний алхам болохоор энэ зорилгоо тодорхойлоод би хэр удаан хугацаанд би хөрөнгө оруулах гэдэг юм бэ гэдгийг маш сайн мэдж авах нь чухал юм байна. За хоёрдугаар алхам нь болохоор одоо зорилгоо тодорхойлсон бол эрсдэлтэй ах чадвараа үнэлэх гэдэг. Эрсдэлтэй ах чадвар гэдгийг одоо маш энгийнээр хэлэх юм бол нэг санхүүгийн зорилгодоо хүрэх тэр үр дүн хугацаа хоёрын хооронд зах зээлийн ханш мэдээж хэлбэлцэж байна. Зарим үе зах зээл 50-60% унаа, зарим үед 200% өссөн тийм. Энэ хэлбэлцэл донд та ер нь хэр одоо таатай энийг хандаж хүлээж авч чадах вэ гэдэг энэ чадварыг эрсдэлтэй ах чадвар гэж нэрлэдэг. Зарим хүмүүс үүдээ зах зээл дээр нэг хөрөнгө оруулсан. Одоо хөрөнгө оруулалт нь 10%, 20%, заримдаа 30% ононгод төлөх хурдан дараад хөрөнгө оруулалтаас айдсаар эсвэл сүргийн сэтгэлгээнд автал гарах гэдэг талтай. Эсвэргээрээ зарим одоо хүмүүс илүү их одоо өөрсдөө нийт хөрөнгийн 10 орчим 20 орчим хувийг хөрөнгөний зах зээлээр байршуулсан байгаа тохиолдолд зах зээл 30-40% унж байгаа тэр хүмүүс хийж хариу үйлдэл болохоор нэмж илүү хямдханаар чанартай хөрөнгийг өшөө илүү их худалдаж авах юм хандлагатай байна. Тэгэхээр эрсдэлтэй ах чадвар гэдэг дээр нэгдүгээр маш энгийнээр бол за би богино болон дунд хугацаанд хэр их алдахад өөрөө бэлэн байгаа вэ гэдгийг л үнэлэх хэлээд байна. За тэгээ энийгээ тодорхойлсныхаа дараагаар одоо би нөгөө бүх өндгөө нэг сагсанд хийхээс сэргийлнэ гэдэг ба шүү дээ. Хаашаа ямар хөрөнгө оруулалтын эрсдэл рүү тархан байршуулах боломжтой вэ гэдэг жишг хуваарлтыг гаргаж ирэх хэлээд байна. За хувьцаар магадгүй дотоод эсвэл гадаадын хувьцаар төтөвийн бond буюу хөрөнгө оруулалт зүйнээс өрөө эрсдэл рүү хөрөнгөчөөнд байршуулъя. За мэдээж богино хугацаанд мөнгө хэрэгүүлж магадгүй хадгаламжны тодорхой хувийн гэх мэтчсэн байдлаар хуваарлах ерөнхий хуваарлтыг бодгоор хэлнэ. За тэгээд хугацаа хуваарлал ерөнхийдөө миний хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх гэдэг ажил дуусчлаа гэсэн үг биш. Тэрийг байнга хянаад тэнцвэржүүлэх гэж нэг ажил байна. Тэр юу гэсэн үг вэ гэхээр зах зээл маань байнга өөрчлөгдөж идэг. Нэгдүгээр. Хоёрдугаарт миний нөгөө нэг тавьчихсан байгаа 10 жил гэдэг хугацаа маань өнөөдөр би 10 жилийн дараа мөнгө гаргаж авна гэдэг ийм зорилготой хөрөнгө оруулалтын багц бүрдүүлсэн бол 5 жилийн дараа миний хөрөнгө оруулалтын багцын маань багцлж байна. Яг гэвэл би 5 жилийн дараа гэхэд буюу 2030 он гэхэд одоо надад хөрөнгө оруулах дахиад 5 жил үлдэж ин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр илүү нэг хувьцаагаа багаагаар багасгаад тийм тогтмол орлоготой өрөөр хэрэгсэлтэй илүү нэмэгдүүлдэг ч юм уу тийм. Тэр нэг цагаа зохистой харьцааг байнгын тэнцвэржүүлээд өөрчлөлийг хийх хугацаатай нь уялдуулдаг. За мөн дээрэс нь нэг эдийн засгийн суурь нөхцөл тэрнээс хамаарат хөрөнгөний зах зээл чинь байнгын өөрчлөгдөж байгаа, хөрвж байгаа суурь хүчин зүйлсүүд ингээд өдөр болгоно шинээр өөрчлөгдөж байгаа учраас тэр болгонд дүүцүүлээд хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг зарахын зараад шинээр авахын аваад магадгүй нь сайн гэж үзээд хугацаанд хадгалах гэдэг хувьцаа маань өнөөдөр хашин унживэл боломж өгөл тэрийг нэмж авна. Эсвэргээр хугацаанд өсөх потенциал багтаа гэж үзээд үнэлгээ нь унживэл алдагдлаа эртхэн хүлээн хэмжлэн хөрөнгө оруулалтынхаа багцыг бүрдүүлснээ хойноос хянаад шаардлага гарвал авахын аваад зарахын зараад юм тэнцвэржүүлэх ажлуудыг бол байнга хийх хэрэгтэй болчиход байна. Тэгвэл жишээ авч үзье. За хөрөнгө оруулалтынхаа зорилго цаг хугацааг тодорхойлох дээр магадгүй өнөөдөр тэтгэвртэй гарах гад тэтгэврийн хуримтлалыг эхлүүлж байгаа залуучууд байж болно. Тэгэхээр эх 20 жилийн хугацаанд би яг тасралтгүй 2045 он хүртэл би хөрөнгө оруулалтыг хөрөнгөлүүлнэ гэдэг юм зорилготой гэж бодъё л та. Энэ зорилготой хүрэхэд бол би сар болгон 200 сая төгрөгөөр л ерөөсө хөрөнгөлөлт үүсгээл энэгээр хөрөнгө оруулалт хий гэж одоо таамаглая. За тэгвэл манай хүний эрсдэлтэй ах чадвар ямар болж хувирах вэ гэхээр
За магадгүй сар болгон хөрөнгө оруулж байгаа 200 сая төгрөг бол нэгдүгээр өөрийнх нь олж байгаа орлоготой харьцангуй бага тун. Энэ 200 сая одоо богино хугацаанд үнэлгээ нь унасан ч байсан гэсэн энэ ах амжиргаа боломж асуудалгүй явж байгаа учраас за мөн дээрээс нь 20 жил буюу нэлээд урт хугацаанд учраас зах зээлийн богино хугацааны уналтанд бол би одоо асуудалгүй хөрөнгө оруулалт зарахгүй бариад иж одоо чадвартай гэж үзсэн. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулж байгаа хугацаа урт байх тусам нөө уналтаас эргэж сэргийх боломж илүү өндөр байна гэж үзээд байна. Тэр жилийн одоо энэ жил онцлог гэдэг 2-3 жилийн дараа буцаагаад өнөөдрийнхөө төвшин дээр өсөх юм боломжтой байж болно тийм ээ. За тэгвэл одоо төрөлжүүлж хуваарлах дээр одоо би хугацааны хөрөнгө оруулалт хэмжээ зөвхөн хугацаанд 100% байршуулъя гэж үзсэн. 20 жил учраас. Гэхдээ энийг гадаадын хугацаанд 30%-ийг нь дотоод хугацаанд 70%-ийг нь байршуулж болно. Ингээд зах зээлээр нь хөрвүүлж чинь тийм 100% бид нар бол өмнө нь бол хувьцаа, бонд өөр ингээд төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүд хуваарлаж болно гэж үзэж байгаа. Гэхдээ энэ жишээн дээр бол бидний хөрөнгө оруулах гэдэг зорилго одоо хугацаанд 20 жил буюу хугацааны учраас хугацаанд хамгийн өндөр өсөлтийн потенциалтай тэр хугацаанууд руу хуваарлаа. Гэхдээ зах зээл дээр дотоодын зах зээл дээр илүү сайн мэдэх учраас 70%-ийг нь за мэдээж ханшийн онолтын ханшийн зөрүүний эрсдлүүдээс бид хамгаалж байгаа учраас валютаар хөрөнгө оруулалт буюу гадаад зах зээл дээр хөрөнгө оруулалтаа нэг 30-40% байршуулъя гэж төрөлжүүлээ. Тэгээ мэдээж нөгөө нэг хяналт тэнцвэржүүлэлтийг багцаа бүрдүүлснийхаа дараагаар бол нөгөө нэг 15 жилийн одоо дараа гэх юм бол хугацаа багасгаад бондо буюу хөрөнгө оруулалтын цаас ам тэр үрийн хэрэгслүүдэд багаагаар нэмэх ч гэдэг юм. Миний тэтгэвртэй гарах гэдэг цаг хугацаа ойртох тусам хугацааныхаа тоог багасгаад арай эрсдэл багтаа хөрөнгө оруулалтын тоог нэмхийг хэлээд байгаа тэнцвэржүүлнэ гэдэг юм. За одоо энэ жишээг хэлээр харъя. За өнөөдрийн хувьд бол бидэд хөрөнгө оруулах хугацаа 20 жил байгаа учраас дотоод хувьцаан дээр 70%-ийг нь гадаад хувьцаан дээр 30%-ийг нь гэж үзээд байна тийм. Тэгэхээр хөрөнгө оруулалтын стратеги маань ямар хөө байх вэ гэхээр нэгдүгээр хугацааны багц. За хоёрдугаар сард 200 сая төгрөг баг дүнгээр хөрөнгө оруулж байгаа. Миний эрсдэл даах чадвар өндөр учраас нэгээ би хамгийн өсөлтийн потенциал өндөртэй. Тэгэхээр тэр өндөр эрсдэлтэй. Тэгээд эдийн засгийн аль одоо цикл байсан, онолт байсан, өсөлт байсан тасралтгүй үйл ажиллагаа явуулж идэг ийм онцлогтой компаниуд руу тэр компаниудын хувьцаа руу хийя гэж үзээ. Тэгэхээр хотоодын хувьцаан дээр тэгвэл ямар хөө одоо боломж байна уу гэвэл байж хүнсний салбарын хувьцаанууд байна тийм. Хамгийн түрүүнд одоо юу гэдэг Апо, газар шин, суулцаад компани хэмжлэл орж ирж байна тийм. Мэдээж эрүүл мэндийн салбар дараа нь орж ирж байна. За манайд бол эрүүл мэндийн салбарын хувьцааг мэдээж Монсунс байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За тэгээд банк санхүүгийн салбар, хөдөө аж ахуйн салбар, дотоодын хувьцаанууд дээр хугацааны өсөлтийн потенциалтай энэ салбар хатж байна. За гадаад хувьцаанууд дээр эсвэргээрээ эрүүл мэнд хамгийн сүүлийн хамгийн эрчтэй хөгжиж байгаа тэр биотехнологи, одоо нэг софтвер, химэл оюухан, банк санхүү, финтех гэдэг цахим төлбөр тооцоаны сервис үзүүлэх компаниудын хувьцаанууд бол хугацааны өсөлтийн потенциалтай байж болно гэж байна. Тэр хэдүүлээ яг нэг сая багц бүрдүүлэх алхмуудаа нэгтгээд харах юм бол эхлээд би ер нь хэр удаа хугацаанд ямар зорилгоор хөрөнгө оруулах гэдэг нь гэдгээ тодорхойлоод за хоёрдугаарт нь одоо миний эрсдэл даах чадвар ер нь хэр юм бэ? Зах зээлийн уналтыг би хэр төсвөрлөх чадвартай вэ гэдгээ үнэлж харсан. За гуравдугаарт энэ хоёр дээр үндэслээд одоо би хаашаа аль зах зээл рүү ямар хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү одоо хэр хэмжээнд байршуулвал одоо миний зорилго биелэх хамгийн боломжтой вэ гэдгээ хараад за одоо мэдээж хамгийн сүүлийн алхам болохоор багцаа бүрдүүлснээ дараагаар байнга араас нь хяналтуудыг тавих хэрэгтэй. Тэгээ шаардлагатай бол энэ багцтай байгаа зарим нэг хөрөнгө оруулалт хэрэгслээ зарах эсвэл шинэ хөрөнгө оруулалт хэрэгсэл нэмж авах тэмцэржүүлэх ажлуудыг төлөвлөн гэсэн үг. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа одоо энэ хөрөнгө оруулалтын жишг багц байна. За энэ нь болохоор манай миний сангийн менежерээр нь ажилладаг Ашид Арилж гэдэг хамтын хөрөнгө оруулалтын сангийн жишг багц байгаа. За энэ багцад бол нийтдээ 28 хөрөнгө оруулалтын хэрэгслээ тархаа байршуулсан байгаа. За тэгээ хөрөнгө оруулалтын хэрэгсэл англиар нь харах юм бол 50.2% нь хувьцаанд
барьсан юм байна. За хугацаанд бол 22 21 хувьцаа байгаа. 22 хувьцаа байгаа юм байна. За энэ дээр гадаад хувьцаанууд дээр бол 15 орчим хувь. За энэ дээр Microsoft, Amazon, PayPal, за нэг чип үйлдвэрлэдэг AMD, Marvell, за гэх мэтчлэн биотехнологийн CRISP гэх мэтчлэн компаниуд энэ багц дээр гадаад хувьцаанууд бол байна. За дотоодын хувьцаанууд гэвэл Апо, Өмнө шууд хүнсний салбарууд байна. Уул уурхай салбарын 5 толгой, банк санхүүгийн хаан, голомт төрийн банкуд, мөнчлэн нөгөө финтек гэж дахин төлбөр тооцоолны зээлээ одоо банк санхүүгийн болоод лендинг байж байгаа. Ингээд гадаадын хувьцаа 15 орчим хувь, дотоодын хувьцаа 35 орчим хувь, нийт хувьцаа нь бол ингээд 50.2% байна. За нөгөө талдаа бонд хөрөнгөөр хөлбөмбөгийн цаасууд нийтдээ 5 өрөө хэрэгслээ. Тэгээрээс нэг хөрөнгөөр хөлбөмбөгийн цаас 4 бонд байна. За бичиг глобус энэ бол хөрөнгөөр хөлбөмбөгийн цаас. За бирс бид сэнэлийн 3 болж байна бондууд. За энэ MMC болохоор Хонконгийн бирж дээр арилж ялагддаг. Одоо нөгөө нэг алдартай сайхан хилам гараад байгаа. Energy Resource компани 350 сая долларын бонд үү те. За энэ бол яг энэ багцыг гаргах үед бол манайх яаж байгаа 440 сая долларын хэмжээтэй Хонконгийн биржээр гаргасан өөрийн хэрэгсэл байгаа. Эднийхээс бол манайх бас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа гэсэн. Тэг ингээд энэ 5 хөрөнгө оруулалтын одоо 5 өөрийн хэрэгсэлд нийт одоо сангийн багцынхаа 30.8% баг 40% орчмыг байршуулсан байдалд харагдаж байна. За тэгээд 10% одоо богино хугацаатай хадгаламжууд байна. 3 сар, 6 сар, 9 сар, 1 жил гэдэг 1 жил хүртэлх хугацаатай хадгаламжууд дээр төлөвлөжүүлээд байршуулсан. За манай сангийн хувьд одоо чинь ямар одоо байдлаар ингээд хөрөнгө оруулалтынхаа багцыг хуваарлсан бэ гэхэлэр за нэгдүгээр нээлттэй хөрөнгө оруулалтаасаа нээлттэй гэдэг маань нөгөө хөрөнгө оруулагч хязээд ч хугацаагаад хөрөнгө оруулалт авах боломжтой. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтынхаа зорилгын сан талаас нь хараад үзэх юм бол аймгийн хязгаарч харилцаж орж ирээд би хөрөнгө оруулалт татъя гэхэд бид нар бэлэн мөнгөтэй байж явах хэрэгтэй. Буюу хөрөг чадвар сайтай авах хэрэгтэй. Тэр хэрэгцээг хангахын тулд тодорхой хэмжээнд ингээд одоо хөрөг чадвар сайтай хөрөнгө оруулалт хэрэгс бий хадгаламж руу байршуулчихдаг. Тэнгүүд хувьцааны хувьд бол илүү нөгөө өсөлтийн шин чанартай хувьцаанууд руу 50%-ийг нь одоо энэ хувьцааны 50.2%-ийнх нь 5 гэсэн үг тийм. Нийт багцын буюу 25% нь илүү өсөлтийн шин чанартай хугацаанд өсөх цэгцэлтэй гэсэн. Төмөн шууд байна, Апо хувьцаат компани, Lendman хэмжлэг компани. Харин бусад нөгөө банк болон уул уурхай энэ 5-7 хувьцаат компаниуд болохоор илүү тогтмол орлого өгдөг, ногдлоо шиг тараадаг, зах зээлээ хэдийн эзэлчихсэн юм шин чанартай хувьцаат компани байх жишээ тараадж байгаа. За нөгөө талдаа бондууд руу ингээд байршуулцгаар жилдээ одоо багцынхаа 40%-аас нь тогтмол 18-аас 20 орчим хувийн хүүгийн орлого. За MMC-гээс бол 12% одоо долларын хүүгийн орлого олох юм боломжуудыг бүрдүүлж байна гэж ойлгож байна. Тэгэхээр одоо ингээд бид нар багцаа хуваарлахын тулд түрүүн хэлсэн хөрөнгө оруулах гэдэг зорилго тэгээд эрсдэл дах чадвартайгаа уялдуулаад хугацааныхан одоо хөрөнгө оруулахын байршиж байгаа зах зээлээр нь төрөлжүүлж болж байна тийм гадаад зах зээл, дотоод зах зээл хөгжлөө. Хөрөнгө оруулалтаа хэрэгслээр хугацаа өрөө хэрэгсэл хадгаламж гэж төрөлжүүлж бас болж байна. За хугацаагаа бас дотор нь стратегиар өсөлтийн потенциал өндөртэй хувьцаанууд за эсвэл хувьцааны ханшин өсөхгүй ч гэсэн өндөр ногдлол шиг тараадаг хувьцаанууд хэмжээчлэн ингээд шин чанараар нь ангилаад бид нар хуваарлж ирсэн болж байна. За мөн тодорхой нэг эдийн засгийн трендийг дагаж хөрөнгө оруулах одоо аргачлал бас байдаг. Жишээ нь Монголын эдийн засгийн хувьд уул уурхай олборлох салбарын экспортын орлого нийт экспортын 85-90 орчим хувийг эзэлдэг. Тийм учраас энэ олборлох салбар хэдий сайн гүйцэтгэлтэй байна. Гэвч чинь Монголын эдийн засгийг ерөнхийдөө илүү чиглэл гэсэн шууд хамаарлаж хэлдэг. Тийм учраас бид энэ эдийн засгийн одоо төсвийн бодлоготой уялдуулаад уул уурхай салбарт хөрөнгө оруулах уу гэдгийг шийдэх нь ялгархан болчихно гэсэн үг тийм.
олборлох салбарын одоо тэр гол түүхийдүүд бол нүүрс, за тэр зэс, алт, тэгээд хүн металлуудын олон улсын зах зээл дээр хүн за манай илүү экспорт нь гарах гэдэг хэмжээ зэргийг нь одоо ажиглаж байгаад за уулуурхай салбар бол одоо энэ жил илүү бүсдэл сайтай өсөх юм байна гэдэг эдийн засгийн тэр трендийг дагаж хөрөнгө оруулах бас боломжтой байгаа гэж үзээд бид нар чинь 5 томцод компанид хөрөнгө оруулсан шийдэл байна. За ер нь бол энэ үрээд миний танилцуулах байгаа хэсэг маань ер нь дуусж байна. За таад маань энэ багц бүрдүүлэлттэй холбоотой асуухнууд байвал би бас чадхаараа хариулъя гэж бодож байна. Би нэг юм асуучих. Түрүү нөгөө одоо эдийн засаг манай эдийн засгч одоо нэлийн хэлбэртэй л байна тий. Дэлхийн нийтийн ч бас адилхан байна. Тэгэхээр нөгөө түрүү нь бас эдийн засаг уналттай үед бас алт бол ерөнхийдөө бас айгу хэрэгтэй тий. Одоо юу гэх тогтвортой тийм юу хөрөнгө оруулалт байдаг гэсэн. Манай ч одоо тэгээд алт авъя гэвэл ер нь яаж авдгийг. Одоо баталгаатай ганцхан назар юу юм? За энэ одоо хараад ер нь бол алтыг авах хоёр боломж яваад байгаа. За нэгдүгürt яг би бодлож авч болж байна. За би талтыг бол мэдээж Монгол банк харилж ялдаг. Монгол банкуд бүх одоо алт холбооноос бодтоор хэлж аваад тэгээд сонирхож байгаа гадаашаа гадаадуудаа авсан бусдуудаа авсан арилжаа зохион байгуулж байгаа. Бит талтаж болж байгаа. Энэ бол мэдээж нөгөө бит учраас тэрийг хадгалахаас ахуулаад эрсдэлтэй гэж үзэж байгаа. Хинжээгээр л одоо дийлж байгаа. Тэрийг тодорхой нэмэн үнцээр бүтээж байгаа. Алт эдлэл үйлдвэрлэлт ч юм уу тийм салбаруудад л энэ битээр авах нь боломжтой гэж үзэж байгаа. Хоёр дахь гарган болохоор алтны үнэтэй дүүцсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж байна. За би түрүүн тайлбарласан contract for difference гэж ярьсан. Ханшийн зөрүүний одоо гэрээ гэж нэрлэдэг. Тэгэхээр ханшийн зөрүүний гэрээ гэдэг бүтээгдэхүүн өнөөдөр би алтны ханшийг $2,000, нэг унц $2,000 байхад би $10,000-оор 5 унц алтыг хөдөлгөж авч болно. Алтны гэрээ гэж ярьдаг юм л та. Үүсмэн сайн гэсэн. Энийг би хөдөлгөж авч болно. Тэгээ буцаагаад алтны ханшны одоо 3,300 төсчлөө. Тэгээ нэг унц нь гэтэл нөгөө миний эзэмшиж байгаа 5 унц маань $16,500 болоо өсчихнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр би энийг одоо жилийн өмнө $10,000-аар авсан бол өнөөдөр ингээд жил одоо ахсын дараа тэгээд $6,500 буюу 65% өгөөж хийх юм боломжтой байна л гэж харж байна гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагч нарт бол арай хэлбэр арга нь CFT буюу contract for difference гэж яриад байна. Ханшийн зөрүүнээс ашиглах. Яаж хийх вэ гэдэг дээр нь бол гадаад брокерууд байгаа. Гадаад брокерууд дээр ганц нэг л захиалгаагүй л авчих гэсэн. За баярлалаа. Замун алт чиглэлтгүй нөгөө эдийн засгийг одоо жоохон хямраад тоогүй байдалд нэмэгдээд эрсдэл хэсэг тусан хөрөнгөний зах зээл жоохон гүйцэтгэл бага байдаг те. Хугацааны үнэлгээнүүд унаад байдаг. Тэгвэл тэрээр бид нөгөө талдаа нөгөө тогтмол орлоготой өрийн хэрэгслүүд буюу бонд гүйцэтгэх хүмүүс илүү сонирхдаг юм хандлага байдаг л да. Яагаад гэвэл эдгээрийн онцлог нэгдүгээр эрсдэл багтай, хоёрдугаар тогтмол өгч байна. Тийм ч учраас одоо Монгол банкнаас сая мөнгөний бодлогыг хатруулах зорилгоор бодлого 2% нэмээд 12% болгочихсон. Бараг 2 сарын өмнө. Тэрний нөлөөгөөр одоо яаж гарч байгаа вэ гэхээр мөнгөний зах зээл дээр бондын хөв өсөөд одоо жинхэнэ дундаж хүн 19.5 орчим болж байгаа. Гэдэг маань жилийн 20% хүүтэй магадгүй 21% хүүтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд буюу бондууд байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр аль хавцаар уу яаж хийх вэ гэдэг одоо тодорхой шийдэж чадахгүй. Богино хугацааны зорилготой дутаа хугацаанд одоо барих шаардлагагүй гэж үзэж байгаа тохиолдолд бол 1 жилийн хугацаатай, 2 жилийн хугацаатай бонд хөрөнгө оруулалт зүйн цансууд руу
Тэгээд нэг юм 2 магадгүй 3 4 хэрэгслүүд рүү хуваарлаад тэгээд хөрөнгө оруулах бас боломжтой. Нэг зэрэг бодлоо 25 нэг хоёр. Өөр асуулт байвал та асуугаарай. Тэгээд би өөрөлд яа. Хоёр гурван асуулт асуугаад 5 минут дараа дуусгая гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын сангийн цагаар төсвөрсөн хөрөнгө оруулалт хамтны тодорхойлж байна. Бондын нөгөө нэг ширхгийн үн чинь бас нэлээд үнэтэй юм байлээ тий. Ихэнх 100,000-аас эхэлдэг юм байна гэж ойлгосон 100. Зөв. Бондынхоо нэрлсэн үн одоо тухайн бонд гаргаж байгаа компаниас л хамаарат янз бүр үйл болно. За жишээ нь нэг ширхэг нь 100,000 төгрөглөө хамгийн бага том болж байгаа. За зарим нэг ширхэг нь 1 сая, зарим нь 10 сая төгрөгийн ч үнэтэй бондод байна. Тэгээ нэг ширхэг авахын тулд хамгийн бага 10 сая төгрөгтэй байх хэрэгтэй гэсэн. За одоо шинэ энэ MMC буюу Mongolian Mining Corporation энэ бонд нь нэгжийн үн $100. Гэхдээ хөрөнгө оруулахын тулд хамгийн багадаа $200,000 л байх хэрэгтэй гэсэн. Тэгээд тухайн бондын нөхцөл нь ямар вэ гэдгээс хамаарат хоорондоо ялгаатай болчихно гэж ойлгож байна. Тэгээд хүн сар болгон ороод идэв юм уу? Эсвэл яг гэрээнийхээ эцэст ерөнхийдөө өгөөж өгд юм уу? За бондын хувьд бол янз бүр. Гэхдээ тухайн бонд гаргаж байгаа компаниас хамаарал янз бүртэй. Гэхдээ ер нь түгээмэл нь бол улирал болгох. Эсвэл хагасчлал болгох. Энэ хоёр л хамгийн түгээмэл байдаг. За жилийн 20% хүүтэй бонд гэж төсөөлье л да. Тэгвэл 20%-ийнхаа хүүг улирал болгон буюу жилд 4 удаа 5% ингээд авчихна гэсэн. За тэгээд 1 жилийн дараа юм уу 2 жилийн дараа хугацаа дуусгал анх хөрөнгө оруулалт хийсэн дүнгээ буцааж авна гэсэн онцлогтой. За энгийн жишээ тавьчих 100 сая төгрөг бол жилийн 20% хүүтэй бонд авлаа гэж бодъё те. Тэгвэл улирал тутам буюу 3 сар тутам 5 сая төгрөгийн хүү авах гэсэн. Тэгээд жилийн дараа 5 сая буюу 20 сая төгрөгийн хүүгээ тохоо бүр авчна. За тэгээд жилийн дараа хугацаа дуусгахад нь үндсэн хөрөнгө оруулалт хийсэн 100 сая төгрөг буцаагаад авна гэдэг нөхцөл байна гэсэн үг. За улирал болгон гэдэг нөхцөлтөөс гадна хагасчил болгон компани өгдөг нөхцөлтөө бондууд бас байж болно. Тэр нь яг нэг шинэхтэй адилхан 6 сардаа нэг удаа 10%-ийнхаа хүүг авна л гэсэн. Тэгээд жилдээ 10, 2 удаа буюу нийтдээ 20% хүү авах боломжтой хөрөнгө оруулалт гэсэн. За бонд хаалттай нээлттэй гэж байгаа. За нээлттэй гэдэг нь Монголын хөрөнгөний биржээр нээлттэй арилжаалагдж байгаа бондууд байна. За энэ маань болохоор илүү нээлттэй бирж учраас өндөр шаардлагатай. Өндөр шаардлагынхаа хэрээр бирж санхүүгийн зохицуулах хороо, үн цаасын төлөвлөсөн боломжийн төвөд зохицуулж байгаа дуудын шаардлагыг давахын тулд үн цаас гаргаж байгаа компаниуд нэлээд өндөр зардал гардаг. Тийм ч учраас нээлттэй бонд дээр өндөр зардалтай илүү их ажил, илүү хугацаа шаардж байгаа учраас нээлттэй бондын хүү арай бага байдаг. Нөгөө талдаа хаалттай буюу мэргэжлийн хөрөнгө оруулагч нар зориулсан арай өндөр эрсдэлтэй, арай бага шаардлага тавьдаг юм бондууд байдаг. Тэн дээр болохоор бондын хүү арай өндөр байж байгаа. Гэхдээ хаалттай зах зээл дээр бид нэр OTC гэж нэрлэдэг. Монгол нэрээр одоо биржийн бус зах зээл. Тэгэхээр биржийн бус зах зээл дээр хүссэн хүн болгоомоос хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Өөрөөгөө мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу тодорхой нэг шаардлагуудыг авах хэрэгтэй байна. Тэгээ шаардлага нь болохоор жилийн одоо орлого нь 120 сая буюу сарын орлого нь 10 саяас дээш байх. Нийт хөрөнгө нь 500 сая буюу түүнээс дээш байх гэх мэтчлэн хүмүүс дээр ийм шаардлагуудыг тавьдаг. Нээлттэй одоо бирж дээр бол ямар нэгэн шаардлага байхгүй. Хүссэн болгон бонд худалдаа хөрөнгө оруулах боломжтой. Нэг сая төгрөгөөр бонд авах тэгнэ нээлттэй бонд дээр л гэсэн. За тэгвэл нэг онцлог нь за бонд нь болохоор юу гэдэг хуцаа шиг байнгын арилжаалагддаг бүтээгдэхүүн бас биш. Статистикаар бол Монголын хөрөнгөний биржтэй жилдээ нэг 2-3 одоо бонд шинээр гарч арилжаалагдж байдаг. Тэгэхээр яг бонд шинээр санал болгож байгаа үед нь хөрөнгө оруулалт хийгээд авах боломжтой. Эсвэл хоёр дахь зах зээл дээрээс одоо зархаа хүсэж байгаа хүмүүсээс нь худалдаж авах боломжтой.
Гэтэ ер нь хоёр дахь зах зээл дээр бондууд арилжаал идэх нь маш бага байдаг. Тийм учраас шинээр гарч байгаа одоо бонд дээр л цахилгаан өгж авах юм боломжтой л гэж харагдаж байна. За жилийн хүүн 18%, улирал тутам өгнө гэсэн нөхцөлдөө яг зөв. Улирал тутам 4.5% хүү. Тэгээ нийтдээ жилийн эцэст 18% хүү авнаа гэсэн үг шүү. За өөр асуух асуулт байвал асуурай. Тэгээ хэдүүлээ байхгүй бол өнөөдөр өндөрлөе дөө гэж бодож байна. Удахгүй ер нь авчгаар тийм аятайхан бонд ер нь зарагдах тийм юу мэдээд нэр байгаа юу? За энэ гарч байгаа бондод ерөөдөө та нэг үн цасны компани брокерудаас асуух нь илүү тохиомжтой болов гэж бодож байна. Тэгэхээр аль бирж дээр би таны нүүн мэдээллийг мэдэхгүй учраас шинэ OTC буюу биржийн бус зах зээл дээр бонд авах боломжтой юм уу? Боломжгүй гэвэл зөвхөн нээлттэй арилжаал идэх бондууд юу вэ гэх мэтлээ авах учраас өөрийнхөө данстай тэр үн цасны компани брокероос бол гарч байгаа бонд юу вэ гэдээ асуувал илүү тохиомжтой болов. Яа манайхан дөрөв асуух зүйл байгаа юу? Айн асуулт болж. GPS-ийн бонд гэнэ үү? За хэвлээ GPS-ийг нь бас амтгүй байна. Ань шунхлаа группийн GPS Capital гэдэг банкс юм шиг байна тийм. GSP юм тийм ээ. Шунхлаа группийн хэлээд багш юм. Хэрвээ гэдэг асуултанд зүгээр гэж хэлсэн. Би одоо түрүүч ингээд ярьсан. Тухайн үн цасны энэ хэрвээ гэхээсээ илүү таны энэ санхүүгийн зорилго, таны тэр энэ орлого эсэлтэх чадвартай хэр нийцж байгаа вэ гэдэг нь яригдана гэсэн үг. Тэр нэг жилийн хугацаанд илүү эрсдэл багтай арай бага өгөөжтэй гэж үзчихвэл танд илүү тохиромжтой байх боломжтой. Жилийн 17 орчим өргөд байх шиг тийм. Эсрэгээр арай өндөр одоо юу гэдэг хүүтэй тэрээр арай өндөр эрсдэлтэй бондод ч бас байна. 19.5%, 20%, 21% гэх мэт байж бас болно. Яа өөр манайхан асуулт байгаа юу? За анх дахь зах зээл, хоёр дахь зах зээл гэдгийн ялгааг нь тавчхан тайлбарлая. Анх дахь зах зээл гэдэг маань тухайн одоо бонд байна уу, хавцаа байна уу, хөрөнгө оруулалтын аль хэрэгслэгдээс нь үл хамааран тэр тухайн хөрөнгө оруулалтын хэрэгслийг анх удаа зах зээл дээр санал болгож байгаа процессыг хэлээд байгаа. IPO байна те компаниуд анх удаа хавцаагаа санал болгохыг бас анх initial public offering буюу анх дахь зах зээл дээр хавцаагаа санал болгоно гэдэг процесс юм. За хоёр дахь зах зээл гэдэг маань хэдийн одоо анх дахьын гол ялгаа нь та тухайн компаниас тэр хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдаж аваад байгаа гэсэн үг. Бонд байна уу, хавцаа байна уу? Танд санал болгож байгаа тухайн компани. Хоёр дахь зах зээл гэдэг нь болохоор аль хэдийн хөрөнгө оруулалтыг худалдаад авчихсан хүмүүс нь өөр хоорондоо арилжаалгыг хэлээд байгаа. Та нэг компани одоо Апple гэж юм уу хавцааг авчихсан. Тэгээ одоо тэрийгээ зарах сонирхолтой. Тэгвэл өөр худалдаж авах сонирхолтой хүмүүстэй одоо хоорондоо үн харилцаад авах процессыг бид нэр хоёр дахь зах зээлээр арилжаа гэж хэлдэг.
яа манайхнаас өөр асуух зүйл байгаа юу? Байхгүй бол тэгээд энэ уулзалтаа хүрээд өндөрлөе. Ямар ч байсан сочи хэлчихтэй маш их баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Ээжүүдийн нэгдэл хэмжлэг болж орж ирж бас үнэтэй мэдээлэлсэн баярлалаа. За баярлалаа. Та тийм хөрөнгө оруулалт бас амжилт хүсье. Байна уу? Орой минь би нэг масууч гоо. Би энэ нөгөө ардын ап ашиглаад нөгөө нэг хувьцаа сонирхож үзэхгүй юу? Ерөөс авч байгаагүй. Тэгээд аваад оролцсон. Тэгтээ эхлээд ийм захиалга өгдөг юм уу? Тэгнэ гэсэн үг. За хөдөлж авах захиалга эхлээд өгнө. Тэгээд өгсний дараа яана гэсэн үг вэ? Одоо би жишээлбэл эдэн төгрөгөөр авахын гэдгээ захиалга өгнө гэсэн үг байх нь тий. Тэгээд дараа нь яах вэ? За хувьцаа хөдөлж явах захиалгын төрлүүд нь янз бүр. Жишээ нь та үүдээ шууд зах зээлийн ханшаар хөдөлж авахыг хүсэж байгаа мó гэвэл та захиалгаа яаж оруулахаас хамаарна гэсэн үг байхгүй. Зах зээлийн ханшаар гэдэг ийм захиалга та оруулах юм бол зах зээл дээр таны хөдөлж авахаар одоо захиалгыг маань шууд зарах захиалгатаа нийлүүлээд өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл одоо зарахыг хүсэж байгаа хэн нэгний зарах гэдэг ханшаар нь та хөдөлж авна гэсэн үг. Зах зээлийн ханш гэдэг. Эсвэрийн нөхцөл таньж гэж бас байдаг. За жишээ авъя л да. Апогийн хувьцаа гэдэг л байр. Өнөөдөр Апогийн хувьцааны ханш нь 990 төгрөг байна. За тэгэхээр хамгийн эхний одоо зарах бил боломжтой захиалга гэвэл зарим хүмүүс 995 төгрөгөөр зарна гэж захиалга зогссон байна л дээ. Тэгэхээр та Апог авахыг сонирхож байгаа. Захиалгыг оруулахдаа та зах зээлийн үнээр гээд захиалга оруулах юм бол шууд 995 төгрөгөөр та худалдаж авах нэг ширхгийг 10 ширхэг гэж оруулах юм уу 100 ширхэг гэж оруулах юм уу те 995 төгрөг гэдэг самбар дээр байгаа ханшаар нь хэн нэгний зарахыг хүсэж байгаа тэр ханшаар авах гэсэн. Эсвэргээр нөхцөл таньж гэж бас байж болдог. Тэр нь одоо зарах хамгийн хямдхан ханш нь 995 байж хахад та нөгөө талаас нь за би зөвхөн 990 авмаар байна гэдээ захиалга оруулж болдог. За гэтэл тэрийг таны захиалгыг 990 гэж зоод одоо самбар дээр оруулахаар тэр маань хин нэг 990 зарахыг хүсвэл таны захиалга биелнэ. Хин нэг 990 зарахыг хүсэхгүй байвал таны захиалга биелэхгүй гэсэн үг байна. Тэгэхээр нэг захиалга яаж оруулахаас хэрхэн биелэх вэ гэдэг нь хамаарат байгаа. Тэгэхээр 990-ээр авах, 995-аар авах тэр жижиг ханшийн зөрүүнүүд таны хувьд ялгаагүй гэж үзчихвэл болцоо зах зээлийн ханшаар захиалга өгвөл тэр нь шууд тухай бүр биелээд явдаг. Аль болох хямдхан авахыг сонирхож байгаа тохиолдолд зарагдаж байгаа ханшнаас нэг 5 төгрөг 10 төгрөгийн доогуур захиалга зоогоод тэрийгэ биелхийг 2 3 хоног зарим 7 хоног хүлээж аваад авдаг юм гэсэн байдаг. За баярлалаа. Одоо энэ нөгөө арилжаанд оролцох одоо хөрөнгөний бирж дээр энэ нөгөө хувьцаануудыг одоо ингээд нэгдсэн байдлаар нөгөө нэг одоо ингээд USDT доллар авдаг шиг ингээд ийм харах боломжтой аппликейшн ч юм уу сайт гэж байдаг юм. Хөрөнгөний биржийн вебсайт байгаа. За хэдүүлээ энэ хөрөнгөний биржийн вебсайт руу эндээс орж нөгөө миний дээрээс харагдаж байгаа тийм. Инвестицийн хэмээн гэдэг хөрөнгөний биржийн вебсайт байгаа. Ороо харахаар зүүн тал дээр арилжаа гэдэг нэг хэсэг харагдаж байна. Тэгээд зөрөнгөөгээд дараа тарахаар өнөөдөр тухайн өдөр хийгдсэн арилжааны бүх мэдээллүүд байна. За энэ тикрүүд нь хувьцаанууд нь байна. За энэ жишээ нь ар цагуугийн нэгдлийн хувьцаа хамгийн ихэнд 2419 төгрөгөөр арилжаа хийгдээд хамгийн өндөр ханш нь 2419, хамгийн доотлын ханш нь 2370, хамгийн сүүлд хийгдсэн арилжаа энэ. Тэгээд хамгийн төсвөлд нь хаад ханш. Тэгээд өчигдөр одоо 2420 таа арилжаалагдчихсан бол өнөөдөр 2410 таа арилжаалагдсан гэсэн үг. Тэгээд 10 төгрөгөөр буурсан. Ханш. Тэгээд энэ дээр бол бүх ингээд арилжигдсан хувьцаануудын мэдээлэл өдөр-өдрөөр байж байгаа. За Дахан банкны хувьцаа байна те. Өчигдөр 1070 таа байсан бол өнөөдөр 1069 болсон байна. За өссөн хувьцаа гэвэл 5 хувьцаа байна. 29660 төгрөг байсан чинь өнөөдөр 29820 төгрөг болоод 160 төгрөгөөр өсчихсөн. За миний түрүүн ярьсан сүү хувьцаат компани хувьцаа байна. 594 төгрөг байсан өчигдөр өнөөдөр 610 болоод 2.6 өсчихсөн байна. Энэ дээр байж байгаа. За эсвэл үнцаас гэдэг рүү хараад
1-р самбар, 2-р самбар, 3-р самбар гэж хувьцаануудаа бас харж байна. Энэ 1-р самбарын одоо энэ 26 компани чинь ингэж ихсээд харагдчихэв тийм. Ороод компаниудын хамтлаг дэлгэрэнгүй мэдээллүүдийг авчих боломжтой. Тэгэхээр энэ Монгол өрнгийн биржийн вебсайтн дээр бүх мэдээллүүд нь байж байгаа. Энд одоо ингээд нөгөө шууд гэрээсээ ингээд би энэ хувьцааг авъяач гэдэг юм. Тэгээд шууд оролцож болох юм болохгүй гэсэн. За хөрөнгөний зах зээл дээр арилжаанд оролцохын тулд аль нэг үн цаасны компани буюу брокероор дамжуулж арилжаанд оролцдог. Тэгэхээр тухайн брокер дээр данс нээгээд тэр дансандаа та өөрийнхөө хөрөнгө оруулалт хийх гэдэг мөнгөө байршуулад тэгээд нөгөө түрүү миний ярьсанчлан бирж арилжааны цагаар захиалга өгөөд нөгөө захиалганд биелээд цагаа өөрийнхөө дансан дээр хатуулах боломжтой байна. Би дахиад нэг юм асууж байгаа. За. Автер тийм нөгөө нэг данс нээсэн байхгүй юу? Тэр нөгөө нэг яг оруулалт нөгөө нэг үнэт цаас авдаг. Юу гэдэг лээ? Мөн бидтэй авдаг тийм данс нээсэн. Тэгэхээр нөгөө би брокер дилерт харьяалагдж гин гэсэн үг үү? Данс нээсэн бол одоо данстай л гэсэн үг. Тэгээд дараа энэ би хувьцаа авна штэ. Тэгэхээр нөгөө Эрдэнэс 5 талгаа эдэр шиг нөгөө жилийн эцэст эдийн хувийн ашиг машиг гэж орж ирнэ те. Өгөөж нь компани болгон бас ногдлоо шиг андаа бодох та. За одоо шинэ сүү хувьцаат компани жишээ нь ингээд 2024 оны сүүлийн хагас жилээс цэвэр ашигаас ногдлоо шиг хуваарлана гэж байгааз. Ингээ ороод үзэх юм бол нэг ширхэг хувьцаанд 3.4 төгрөгийн ногдлол шиг тараасан байгаа байхгүй юу? Та 500 мянган төгрөгөөр сүү хувьцаат компани 1000 ширхэг хувьцааг аваад эзэмшижсэн бол 1000 ширхэг хувьцаанда 3400 төгрөгийн ногдлол шиг авах нэ гэсэн үг. Эсвэргээрээ өөр одоо ногдлол шиг бодлоготой компаниуд байна тийм. Хаан банк. За Хаан банк жишээ нь ихэд 24 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 195 төгрөгийн ногдлол шиг тараасан байгаа. Тэгэхээр та 500 мянган төгрөгийн 500 ширхэг Хаан банкны хувьцааг авсан байсан бол 195 төгрөг буюу 97 мянган төгрөгийн ногдлол шиг авах боломжтой байна. Тэгэхээр тухайн компани болгоны ногдлол шиг бодлого бас хамаарат ашиг авахгүй шийдвэр. Зарим компаниуд цэвэр ашигынхаа төдөө үеийг тогтмол тараана гэдэг бодлоготой. Зарим нь тухай бүр хилэлцээ шийднэ гэдэг. Тэгэхээр нөхцөлөөс хамаарат одохгүй байж болно гэсэн үг байхгүй юу бас. Тэгэхээр тэр тухайн хувьцаат компани ногдлол шиг бодлогоос хамаарат зарим нь олгоод зарим нь олохгүй гэсэн үг. За баярлаа. За тэгвэл өнөөдөртөө энэ үрээд төлөв өндөрлөө дөө. Цаг гарган сонсон бүтэнд баярлаа. Баярлалаа. За өнөөдрийн уулзалтанд оролцсон гишүүдтэй баярлалаа. Тэгээд юу хүсчихсэн мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Асуух юм асууж чадсан байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж яасан гэрэл 40 урьж оролцуулсан гэрэл мата баярлалаа. За ингээд уулзалт маань өндөрлөө. Өөр эсвэл хоорондоо ярих юм байна уу? Нэгэнт уулзалт нийснийх. Тэгвэл бас нэг нээс асуух юм байвал асууж болно шүү. Байхгүй бол уулзалтыг хавлаа.